хөгжиж төрдөг байж. За, сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд бид бүхэн Төв аймгийнхаа бас Аргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа. За, эрсэмцэн одоо мал аж ахуйг хөгжүүлж байгаа нэгэн залуутай уулзч байна. За, намайг Баясгалан гэдэг. За, сайн байна уу? Намайг Цэрэн Жимд гэдэг. За, Цэрэн Жимд. За, тэгээд ер нь хөдөө аж ахуйн чиглэлийг ер нь яагаад сонирх болов? Ер нь ямар мэргэжилтэй хүн бэ? За, би бол ер нь бол бас энэ хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн. Тодорхой хэмжээний тэгээд яг мэргэжлээрээ ажиллахгүй байжгаад 25 оноос хавуулаад ер нь мэргэжлээрээ ажиллах гэдэг энэ салбар руугаа эргээд хөл тавьж байна да. Хөдөө аж ахуйг сурдаг. Хөдөө аж ахуйг биш, би Улаанбаатар дээд сургуулийг яг энэ фермерийн чиглэлээр ерөнхийдөө төгссөн. Та Солонгос хэлтэй лөө? Тий, Солонгос. Англи. Солонгос тий? Солонгос. Тий. За, тэгээд Солонгос хэл ер нь гайгүй сурсан уу? Оо, ямар ч үсээд байна. Үсээд цагаан данатагаар л олсон. За, тэгээд хэдэн зэрэг Солонгос хэлтэй болцсон юм чинь туршлага судлах маягаар. За, ер нь энэ Солонгос улс тий энэ хөдөө аж ахуйн бас ямархуу байдаг юм бол гэдэг юм уу, ажил амьдралын шаардлаар Солонгос бас очиж туршлага судлав уу, амьдралж үзв үү? Явдгүй яг уу, оюутан байхдаа оюутан солилцоогоор за бас хөдөө аж ахуйн фермерүүдээр нь явж судлаад тэнцэнэ бас нэг ажиллаад бас нөгөө монголчуудын жишгээр 3 сараар нүүлгээж өрөөд тий амьдрал үзээ одоо хийсэн хийлгүй байх тий. За, Солонгосын айл хотуудаар явж. Тэгээд нөгөө одоо нөгөө нэрсэн очиж одоо Сөүл тэгэл Тонгуанжу бүрхий тий. Тэгэл улсаа мусаа ингээд ер нь айлны үлгэр найз нөхдөйгөө дагаал тэгэл явсан. Судалсан. Тэндээс тэгээ та юу болж харав? Ер нь ийм эрчимсэн мал аж ахуйн ер нь ямархуу байдгийг, хөдөө аж ахуйн ер нь яаж хөгжөөд байдгийг, манад бас хөдөө аж ахуйн маань ямархуу төвшөнд байна. Тэндээс авах сайн туршлага ер нь юу байх шиг байна? Тий, мэдээж тэгэлгүй яг өндөр хөгжилтэй орны хөгжил бол үнэхээр сайхан, тулдсан хөгжил нь бол. Тэгэл тэнцээс бол сурах чим ихтэй. Тэнцээс мэдээд мэдлэг олох чим их байсан. Тэгэл янз л байд юм байлээ. Тэгээ ер нь бол тийм. Тэгтээ бол яг манай Монгол орны онцлог гэх юм бол мэдээж энэ бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь бол үнэхээр сайхан. Энэ өргөн удам тал нутаг бэлчээр гэдэг маань маш чухал байгаад байдаг. Хундам хөр сайтай л байна да үг тий. Тийм. Тэгэхээр яг миний бас одоо энэ хэрэгжүүлэх гээд байгаа зориод байгаа зүйл нь бол энэ бэлчээрийн аж ахуйг эрчимцэн аж ахуйтай хослуулад тийм бас бэлчээрэн ашиглаждаг. Бэлчээрээс авч чадахгүй байгаа эрдэс бодис шим тэжээлийн хүч тэжээлэр өгөөд зөвхөн нэг малаас авах ашиг шимийн өндөр байлгахаар зорж ажиллаад байгаа юм ер нь бол. Яг тий ер нь бол яг манайх чинь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг бэлчээрийн мал аж ахуй зонхилж илээ шүү дээ. Ер нь бол байгалаар нь тий. За тэгэл байгальд ургаж байгаа нөгөө шим шүүс одоо эрдэс бодис нь ямар байдгийг тэр өвс ногоогоо идэл явдаг байж л дээ. Тэглэг яг хуучин цаг дээр ярьдэн шүү дээ. Тэгээд хуучин ч одоогийн шиг 50-60 сая малч гэж одоо байсангүй. Нэг эсвэл бүр 80 сая руу ч туллаа гээл статистик тоо мэдээлэл нь явж лээсэн тий. Яг одоогоор бол нэг 60 арай өрөхгүй 58-9 сая ч гээд ах шиг. Тэгэл янз бүрэл хэлэх юм л та. Яг бидний сонсч ирснээр бол одоо социализмын үед тийм ээ 25 сая малаас дээш ер нь мал гаргах хэрэггүй. Яагаад гэвэл энэ бэлчээрийн одоо даац хэтэрнэ. Бэлчээр мэн одоо устж үгүй болно гэж одоо тухайн тэр эрдэмтэн судлаачд нь тэгж дүгнээд л тэмэрхүүл байсан юм шиг 25 сая барина гэсэн. Тийм. Гэтэл одоо сүүлийн 30 хэдэн жил одоо чөлөөт нийгэм одоо арчсан нийгэм шилжснээс хойш бол одоо хүмүүс те мянгат малчин тэмдэг малгаандааж болдг юм уу? Янз бүрийн шалтгаанаар ерөөсө чанар биш тооны араас явсаар байгаа. Өөрснөө малчтан малын боол болоод ядраал зүдрээл тэгээ нэг дэлхийн уур амьсгал нь өөрчлөгдөд байгаа юм уу? Яагаад байгаа? Дээрээс хүний одоо хүчин зүйлс нэмэгдээд ингээд
маш их эрсдэл одоо хүлээдэг болчлоо л доо. Тэгээ энэ дээр одоо манай холбогдох засгийн газар нь хөдөө аж ахуйн яам нь үе үеийн одоо тэр удирдлагууд нь ямар арга хэмжээ авч ирсэн бол яг хөрсөн дээр нийцтэй болж болох бүтэх тийм хууль дүрм журмуудыг гаргаж ирсэн юм уу гүмүгээр бас таашгүй. Тийм. Тэгээд янз бүрийн бодогдох юм л да. Тий, ер нь бол яг хуу бэлчээр одоо бэлчээр бол мэдээж одоо энэ малын тоосолтоос хамаарч дороотж байна. Байгаль цагуурын асуудлаас бол дороотж байна. Энэ бол маш ойлгомжтой байгаа. Одоо жил ирэх тусам л бас энэ хурд үндэсний хэмжээ багасаал тий. Нөгөө ярьдаг байсан шүү дээ. Энэ бэлчээрийн мал аж ахуй одоо энэ бэлчээрээс мал гэдэг зүйл чи одоо 40 гаруй төрлийн тий ургамал иддэг байсан бол одоо бүр 10 хэдэн төрлийн ургамал идэж байна. Иддэггүй хортой төрлийн өвс ургамлууд бас эсэргээрээ ургадаг болж байна. Гэх жишээний одоо энэ бэлчээрийн асуудал бол манайд бол маш тулгымцсан асуудал болж хувираад байгаа. Энэ бол бас хэцүү зүйл шүү. Тий. Яагаад одоо энэ эрчимдсэн байх ёстой шаардлагатай вэ гэхээр ерөөсөө энэ нэг дур бэлчээр л байгаа даа л да. Одоо энэ өвөл одоо манай энэ хавчин битүү зас тий. Тэгээ нэг дайчирхан нөгөө ховор байгаа өвсөө олж идэхээр бүр хэцүү. Тий. Энд чинь бол одоо мал одоо ингээ бэлчээрд яваад идээчлэх бол ямар ч боломжгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр бол одоо манайх шиг ийм огцом хүүтэрдэг застай ийм өвөл болдог ийм нөхцөлд бол өвөл нь бол яалч аргагүй малыг бол одоо тийм эрчимсэн байдлаар тижээж одоо ашиг хослуулах ёстой болчиход байна. Харин тийм яг зарим хүмүүсийн ойлголт бол тэгдэж штэ. Манай Монголын одоо мал мах бол одоо хамгийн сайн. Яагаад гэвэл бэлчээрээр явж байгаа учраас бэлчээрээр зэрлэг онгон одоо байгальд яваад ингээд зэрлэг өвс ургамал тий одоо яг л байгалийн оригинал зүйлс идж байгаа учраас одоо хамгийн сайн мах шүүс гардаг энтергээл бас зарим нэг ойлголттой хүмүүс байна шүү дээ. Тийм байл. Гэтэл бодит амьдрал дээр тэрмэн бас үгүй юм шиг байна л та. Нөгөө хуучин дээр үеийн тэр олон нэр төрлийн өвс ургамал нь байхгүй болчихсон. Тэгээ яг ийм цаг үед нөгөө малын чанар нь одоо жилээс жилд муудаад байдаг, давжаараад байдаг. Бэлчээрээс авах ёстой нөгөө нэг уур эрд бодсоо тий одоо авч чадах юм байчаад байгаа байхгүй юу мал гэдэг маань хүн гэдэг чи одоо ингэдэг шүү дээ бид нар ч гэсэн тийх үед одоо хүүхэд байхад гадаа шалдангүйгээл нарнаас тий витамин авчдаг л гэж ярьдаг байсан шүү дээ тий одооны хүүхдүүд нарнаас тий витамин аавна гэдэг ойлголт бол байхгүй болсон шүү дээ эмч тий витамин зөвлөн бид нар ч гэсэн тэр тий витамины хүүхдүүдтэй эрүүл мэндийн төлөө уулгаж шүү дээ яг энтэй чи ижлэх мал ижлэх юм байхгүй юу бэлчээрээс нөгөө эрдэс бодис витаминуудаа авч чадах юм байцсан тий тэгэхээр бид нар тодорхой хэмжээний эрчимжүүлээд тэр авч чадахгүй бэлчээрээс авч чадахгүй байгаа эрдэс бодисыг нэмэлтээр олгох юм бол малчин тар хүч сайн авна л гэсэн тийм ойлголт байгаа даахгүй юу ер нь бол тий энийг л маш шинжлэх ухаанчаар ойлгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дан ганцаар бэлчээрэл маш сайн бэлчээрэл мах идэнэ гэдэг хүмүүс байна л да бас тий тэр үл байж болохгүй. Тэнгүүтээ нөгөө гадны орнуудын нөгөө малын чинь ерөөхдөө тэгдэг үстэй. Гадны орны малууд дандаа фермд үйжид ингээ хашигдаад хоригдоод ингээд нар салхи үзэхгүй амтнд тамлагдж байна. Хоёрдугаар гэх юм бол одоо амт чанаргүй мах байдаг гэдэргээл бас тийм ойлголт хүмүүс байна. Ингээл янз зарлал ярьж байгаа. Манай Монголын онцлог гэх юм бол нөгөө нэг юм чи хоёр талтай байгаа байхгүй юу? Дан ганц одоо фермийн аж ахуйгаас харж байгаа малыг бол тэгж бас хүмүүс үнс өгнээд байна. Бэлчээрийн одоо мал аж ахуй гэдэг юм маань өөрөө одоо хамгийн одоо сайн юмаа гэж ойлголт маань зөв. Тэгэхээр хуучин шиг тэр өвс ногоо нь ургаж чадахгүй байгаа учраас хүссэн үсээгөө бид нар бас тодорхой хэмжээгээр тэр эрдэс бодис одоо шимт жийлэн дутагдсан үед нэмэлтээр гаднаас бид нар бүүст буюу тийм ээ дутагдж байгаа тэр эрдэс бодис тижээлийг өгжээж бид нар чанартай таваарлаг эрүүл бид нар ч эрүүл хүнс идэх хэрэгтэй юм боостой тийм өвчтэй нөгөө шимт жийлэн дутагдaltaд байгаа мал чинь яаж эрүүл байх вэ тийм тэр чинь адаглаад одоо өснөөс энэ ашиглая арь ширийн ашиглая гэхэд өвчнөд малын өснөөс нь ундаг арьс нь нэмгэн байх чинь ингээд нөгөө үйлдвэрлэлийн голөгдлууд маань гараад эхэлж байгаа. Таваарлаг байдал. Гэтэл одоо энэ юу гэдгийг байгалийн бэлчээр болон за нэмэлт одоо хэрэгцээтэй тэжээлээр нь хангаад ингээ эрүүл мал бойжуулчих юм бол богино хугацаанд эргэлтэнд орж ийн мах нь эрүүл байна. Цаашлах юм бол
арьс шир ус ноосын хэрэглэхэд тэр нь одоо үйлдвэрлэлийн стандарт нормыг хангаж байна. Ийм талууд байгаа учраас бид нар хүссэн үсээгөө бидний амьдарч байгаа энэ орчин цаг үеийн нийгэм байна. Цаг уурын өөрчлөлт болон энэ цөлцөлт явагдаж байгаа энэ цаг үед бид нар хослуулаад ингээд байгалаас авах тэжээд юу өвсөө хэрэгдэл юм бооз хажуугаар нь заавал дутагдaltaй байгаа зүйлийг одоо нэмэлт тэжээлээр бид нар орлуулж одоо эрүүл одоо мал аж ахуйг бид нар эрхлэхээс аргагүй ийм байдалд өнөөдөр бол нүүр тулчаад байна шүү дээ. Үнэн. Тэр бол яалч аргагүй үнэн байгаа тань. За хоёулаа ингээ ер нь асуудал бэрхшээлийг нэлээд ярьлаа. За үүнээс яаж гарч болох вэ? Бид нар яаж эрүүл мах идэх вэ? Яаж богино хугацаанд малын боол болчихгүйхэн шиг цөөн тооны чанартай мал аж ахуй эрхлээ тэрийг богино хугацаанд эргэлтэнд оруулаад яаж одоо тийм ээ Улаанбаатар хотод хордож төгжиж стресстэж биш энэ орон нутагтаа сайхан эзэн болж амьдарч болох вэ? Үүн дээр та нэг гарц гаргалгаа олж хараад энэ аж ахуйг одоо эрхлээ жил болж штэ. Тийм би одоо 2025 оноос гудаад Step Cattle Ranch гээд брэнд үүсгэж байна. Тийм тэгээд Улаанбаатар хотынхаа өмнө ардыг одоо чанартай махаар эрүүл аюулгүй махаар хангах зорилго тавиад тэгээд ингээд ажиллаад явж байна. Хөдөө уул амьдрах бол үнэхээр сайхан. Агаар жиг тий янз бүр уус тий. Оо ямар гоё агаар вэ. Ер нь бол нэг судалгаа сүүлд гарсан 24 оны судалгаа байсан. За Монгол хүний нэг хүн дундаж жилд нэг 130 орчим килограмм ах иддэг. Яа газар тийм ээ. Ер нь бол тийм судалгааг юмсэн. За. Тэгэхээр ер нь бол яг манай монголчууд ер нь махсаг ард хүмүүс шүү дээ. Ер нь бол тийм махны хэрэгцээ бол улам их байна. Цааш нэмэлт юм шиг тийм хандлагатай байна. Гадагшаа дотгошоо гаргаж эхэлж байна. Ингийн тулд мал нь эрүүл байжээч. Гарч байгаа бүтээгдэхүүн маань эрүүл байх гэдэг байгаа байхгүй. Тийм ээ. Тийм учраас малыг яаж эрүүл байлгах вэ гэхлээр ерөөсөө өөрсдөө хяналтанд байх гэдэг байгаа байхгүй. Одоо би энэ идэж одоо ингээд банк эрүүл мэндийн хяналт тавиад тийм үү. Тэгээд бас нэг антибиотикийн үлдэгдэлгүй тийм эрүүл мах зах зээл нийлүүлэхийн тулд явж байгаа байхгүй. Тийм. Одоо таны ер нь хичнээн тооны өхөнд одоо эргэлдэж байна. Ер нь юм чинь бас өхөр чинь янз бүрийн нөгөө үйлдэл одоо гарал үүсэл угшилтай тийм мал аж ахуй байгаа шүү дээ. Та ямар үйлдэлийг сонгож бас үржүүлэг хийж байна. Хичнээн тоо орчим тий. За нарийн тоо баримт хэлэхгүй байж болно зүгээр. Хэд орчим одоо яг өөрийнхөө нэг малын боол болчихгүйгэн шиг нэг эвтэйгийн шиг зах зээлийн эргэлтэнд оруулаад байна. Бас туршлагаасаа хуваалцлаа. Тий, бас ямар тэжээлийг сонгож хэрэглүүлж байна тийм ээ. Манай нөхрүүд маань болохоор Герфорд цустай. Тэгээд сэлэнгээ улаан алдсан өхрүүд байгаа. Энэ нь болохоор махны чиглэлийн өхөр гэж явдаг. За. Тий, мах нь бас их амттай, зөөлөн шимттэй гэж явдаг. Нэг сэлэнг үйлдвэрийн өхөр гэж яриад байдсан. Сэлэнг үйлдвэрийн арай өөр. Ер нь бол тэр гэсэн үг. Сэлэнг үйлдвэр гэдэг маань одоо угшлна гэж ярих юм бол ерөөсөө Герфорд угшилтай байхгүй юу? Герфорд чинь Казакийн цагаан толгой гэж гарч ирээд Казакийн цагаан толгойноос ч манайх сэлэнг үйлдвэр гэдэг зүйлийг бий болгосон байхгүй юу? Социализм үед. Тэгээд сэлэнг үйлдвэр маань яг арчлалын их үеэр ч юм уу нэг жоохон чанар муудаж ирээд сүүлийн үед яасан бэ гэхээр манайх нэг Герфорд бух гаднаас гарч ирж сөрөг сэлгэлт сайн хийгээд одоо эргээд цус нь илүү сайжраад ихсэн. Сайжирч ин тий. Чанар сайжирч ин гэсэн. Махны гарцсан ч гэсэн нэмэгдэж ин гэсэн үг. Яг л энэ чинь социализм үед бас туршаад ингээд батлагдсан олон 10 жил явцсан ийм зүйл учраас энийг эргээгээс сэргээгээд бас энэ малынхаа өхрийнхаа одоо үйлдвэр ухсаа гэдэг сайжруулах боломж гэсэн үг тий. Бүрдлээ. За мэдээж өхөр маань ингээд сайжирлаа. За одоо бид нар нөгөө хөрсөн дээр ургаад байгаа өвс ногооноос шимтжилээ бид нар олж авч чадахгүй байгаа тийм. Дээрээс нь гам болон зууд тэгэл маш олон эрсдлүүд байгалийн эрсдлүүд бид нар учирж байна. За яг ийм үед бид нар ямар тэжээл хэрэглэх вэ? Манай одоо зах зээл дээр бол магадгүй тэжээл малын тэжээл гэсэн нэртэй маш олон тэжээл байдаг багтал та. Таны хувьд ямар брендийн тэжээлийг сонгож байна? Яагаад юун дээр нь үндэслэж тэр тэжээлийг сонгоод ямар үр дүнд гаргаж авсан бэ? За энэ жилийн хувьд бол 103 сарын хугацаанд баг мал бюронууд дээр
баавар тэжээлийг би сонгож хэрэгэлсэн. Баавар дотор болохоор хээрийн тэжээлийг сонгоод бэлчээрлүүлээд тэгээ оройд нь ч юм уу өдөр нь ч юм уу нэмэлтээр баавар тэжээлэр тэжээсэн. Бааварын хээр тэжээлийн хувьд бол яг өөрсдийн судалгаан дээрээс харахад бол уургын агуулмж өндөртэй. Тэнгүүтээ юу яжсэн? Жин мах сайн сууж өглөж. За ингээд тохирж ийн гэсэн үг. Таар тохирж ийн гэсэн үг. Бэлчээрлүүлээд бэлчээрээс нөгөө авч чадахгүйгээр шин тэжээлээ баавар тэжээлээ нөхөд өгч ийн гэсэн үг байхгүй. Зөв. За тэнгүүтээ 3 сар тодорхой хэмжээний өгч жоод тэнгүүтээ тэжээлийн жорыг нэг жоохон өөрчлөөд сая яг ингээд энэ бюронуудаа одоо энэ бэлчээрт явах боломжгүй болоод ирэхлээр нь үндсэн ногоон тэжээл суурьтай нэмэлтээр бааварын говийг өгч эхэлсэн. Тэгээ махны гарцны хувьд болохоор яг говийг өгөөд эхлэхэд бол өөх илүү сайн сууж өгөөд нөгөө гантиг мах гэж ярьдаг шүү дээ. Тий. Гантиг байдлаар ерөнхийдөө өөх нь сууж эхэлт. Одоо нөгөө хар ухаанаар бол хүмүүс нэг алаглуулна гэдэг шүү дээ. Гэдэг шиг тийм процесс явуулаад тийм процесс явуулж ийн гэсэн үг байхгүй. Тийм. Тэгээд ер нь бол тэжээлийн үйлдвэрүүд маш олон байгаа. Ер нь бол янз янзын тэжээлүүд хойд урдаас ч гэсэн зөндөө орж ирж байна. Тэгээ яг үндэсний үйлдвэр тэгээ бас чанартай гэсэн үднээс бид нар бол баавар тэжээлийг сонгоод хэрэглээд байгаа. Та бол одоо ингээд жил орчим ерөөхдөө энэ тэжээлээр ингээд явлаа. Бас үр дүн гарч ах шиг үнтэй. Би бол ирээ танаа энэ өхрүүдийг хараад бас л дуу алдчихъя л та. Одоо ч юм бол зарим газар ч ингээд мал зал чинь турцсан бас айгүй хэцүү гаргаж байгаа шүү дээ. Танах бол өөр ингээд хүч тэгээд энэ цаваа сэргэлэн байдал энэ тарга твэрэг бол өөр янзын харагддаг юм л та бүр. Тийм. Үнэхээр гоё харагдаж шүү. Гоё байгаа. Болоо юм байгаа ер нь. Өөрөөсөө өгж байгаа юм. Болоо юм байна тий. Тэгээ яг энэ ерөөхдөө бас энэ ярилцлагаараа 21 аймаг 330 суманд одоо мал аж ахуй эхэлж байгаа. Тийм ээ залуучууд дунд насных нь ахмад насных нь бүх хүмүүстэй л хандаж хэлээд байгаа. Тэгээ заавал одоо юу гэдгийг бид нар эсэнцэн мал аж ахуй бүгдээр орё гэж нэг уриалаад байгаа гол нь биш. Бид нар уламжлалт нүүдлийн мал аж ахуй авч явах нь зохилтой. Энэ бол Монгол гэдэг хүмүүсийн мань үндэсний бахархал бидний одоо тий олон 100 жил ингэж ирсэн одоо уламжлал байна. Тэгвэл хөсөөгүй энэ одоо малын хөл маш их болсон байна. Монголын малын одоо бэлчээрийн даац маань одоо хэд дахин нэмэгдсэн байна. Дээрээс нь цаг агаар болон за хүний хүчин зүйлс нэмэгдээд яалч бид нар одоо мал маань одоо шим тэжээлээ энэ хөрсөн дээрээс авч чадхаа болсон байна. Тэгээ энэ цаг үед бид нар одоо хослуулаад хэрэгцээтэй одоо зөв тэжээлийг бол сонгож тий малаа сайжруулж явах хэрэгтэй юм байна. Эрүүл бүтээгдэхүүнийг одоо хэрэгцээтэй хүмүүст нийлүүлэх цаг нь ирсэн юм байна. Тэгээ өндөр анхаараасаа гэл бас эрэл хайгуул хийгээл яг хөрсөн дээр нь бодит үр дүнгээ гаргаж байгаа цаашдаа энийг доктортойгоо үргэлжлүүлж байгаа ийм малчид хүмүүстэйгээ фермерүүдтэйгээ уулзаж санаа бодлыг сонсож байгаамаа. Тэгээ манай контент нэвтрүүлгийг үзээд олон малчид маань бас зөв сонголтыг хийгээд за энэ үйлдвэрлэгч нараас нь яг тэр заавар зөвлөгөө хэрэгцээтэй мэдээлэлээр хангагдаад ингээ малаа аштай тордоод явчих юм бол бас үр ашиг гарах юм болов. Дээрээс нь бас уриалмаар байна л та. Хэдүүлээ одоо алийн болгон чанаргүй, давжаа биетэй, олон тооны малтай байгаад яах вэ? Тэр мэн тэгээд цаг хүндрэхэд бүгдээрээ л ингээл эрсдэлд орно шүү дээ. Тийм учраас өөрийнхөө гэрийнхаа, өрхийнхөө, хоршооныхаа ам бүл таарсан хэмжээний зохис тооны мал аж ахуйтай баймаар байна. Тэрнийхээ үйлдвэр урагшлыг сайжруулмаар байна. Дээрээс нь тэр одоо мал маань хэрэгцээ шаардлагатай бүхэл одоо тэжээлээ тийм ээ одоо нэмэлтээр бас авах шаардлагатай малдаа өгдөг баймаар байна. Ингэж одоо эрүүл одоо мал аж ахуй бий болох юм болоо л гэж одоо эргүүний бодоол ингээл эрэл хайгуул хийгээл бас өөрийг чинь зориол баярлалаа. Бас тий Улаантай Улаанбаатар хотоос энэ сайхан эрүүл агаарт ирээд тантай уулзах гэж байна да. Тий сүүлийн жилүүд ч одоо нөгөө хүнсний хувьсгал цагаалт хөтөлбөр гээл хөтөлбөрүүд бол их зарлагдж байгаа шүү байна. Тэр нь бол зөвлөдөө Монгол хүн эрүүл мах идэх хэвээр, эрүүл байх хэвээр, мал эрүүлжээд ирэх юм бол ядаж тэр 60-70 сая малынхаа тодорхой хэсгийн ч юм уу гадагшаа гарч тий бас энэ нэг малчит чинь бас сайхан амьдрах
нөхцөл нь бүрдэх байхгүй юу. Тэгэхээр малчин зүгээр малынхаа боол болох биш. Малаасаа яаж өндөр ашиг шин хүртэх вэ? Тэр тал руугаа л илүү шилжиж ажиллавал амьдрал хавцаатай үр дүнтэй сайхан зүйл болох байхаа л гэж бодож байна да. Тий. Та тэр зөвхөн одоо малын жин тий малын махны гарцыг бас яриаггүй шүү дээ. Энэ чинь цаашлах юм бол одоо сүүний чиглэлийн бас өхрүүд байгаа тий. Сүүний гарцанд бас нөлөөлнө, тэрнийхэн бүтц, тэр уургалаг байдал тий тослог чанар нь бас ямар байх юм. Мэдээж хэрэг эрүүл малаас чинь эрүүл сайхан сүм бүтээгтүүнүүд гарна. За ингээд цаашлаад явах юм бол олон юм байгаа шүү дээ. Нөгөө малын маань одоо арьс шир тий. Тэр чинь одоо бид нар чинь энэ хүүтэн сэрүүн газар амьдарч байгаа хүмүүс чинь сайхан нэхийдээл сайхан тий үслэг идэл бас хэрэглэх хэрэг байна. Тэр арьс ширээн бид нар чинь цүнх гутлаа хийгээд гаднаас эмпертер гутал чанартай чанаргүй өндөр үнэтэй гутлаа энэ төр авч хэрэглэмээргүй шүү дээ тий. Тэгэхээр энэ сайхан нөөц болцоогоо бид нар дайжлахын тулд мэдээж хэрэг шинжлэх ухаанч зөв зохистой аж ахуйгаа явуулж тэрнийхээ үр дүнг одоо бид нар за бэлээ 100% биш юм гэхэд ядаж нэг 70-80% тий ашиг тусаа бид нар гаргамаар байгаа байхгүй. Тэгээ үүн дээр л одоо манай засгийн газар хөдөө аж ахуйн яам тэгээ холбогдох хүмүүс нь энэ олон эрдэмтэн доктор профессор хөдөө аж ахуйн их сургуулийн тэр мундаг бас хүмүүс байна эрдэмтэн номтой онлайн талаас нь практик талаас нь за яг энэ хөрсөн дээрээ ингээд энэ аж ахуйнуудыг мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа эдгээр сайхан хүмүүсээс дуршлаг судлаад аль нь зөв бэ гэдэг нэгийг бодож хоёрыг тунгаагаад ингээд зөв шийдэл рүү бүгдээрээ бас алхацгаая гэж одоо уриалмаар санагдаад байна. Тийм байна. За баярлалаа зорж ирсэн. За тэгээ гоё байна. Тэгээ ямарс ингээд залуу хөхөд бас ингээд гадаадад цагаачлаад үлдсэнгүй Улаанбаатар хотод шигдээ суусангүй бас энэ Монгол орныхоо өргөн удам нутаг энэ сайхан эрүүл агаар энэ хөдөө орон нутаг энэ сайхан боломжийг бас олж хараад энд бас ингээд амьдрал зохион байгуулад зогслоогоод бас ингээд хүн ардаа тий монголчуудыгаа бас эрүүл аюулгүй одоо хүнсний бүтээгдэхүүн одоо махан бүтээгдэхүүнээр хангах гад ингээд зорио явж байгаа танд нийт Монголынхаа залуучууд ард иргэдээс амжилт хүсье. Өшөө тууштай байгаарай. Мэдээж хэрэг ямар нэг зүйлийг хийхэд бол алдаа оноо гарч ирнэ. Тэ? Ингээд хүн чинь жилээс жилд ингээд яваад ирэхэр чинь аль нь зөв бэ, аль нь буруу вэ дурсалчаад ирнэ. Тэгээд тэрийг амжилт олох юм бол тэрийг нууж хараадах юм байхгүй. Болж өгвөл монголчуудтай сайхан дурсгаасаа хуваалцаа. Тэгээд би эндээ бас ингээд бас ингэдээн шүү, тэгдээн шүү гэж зааж сургаад ингээд хэдүүлээ Монголдоо сайхан орон нутагтаа их орондоо сайхан амьдрий гэж одоо бодогдож байна. Тэгээ магадгүй одоо айл болгонд одоо хүнсний хэрэгцээ, махны хэрэгцээ байгаа. Тэгээд магадгүй би одоо бас хэрэгцээ шаардлага гараад одоо цагаан самаараа болох гэж байна. Бас нэг айтайхан эрүүл одоо сайхан махны хэрэгцээ гарвал бас өөртөө чинь холбогдоод одоо бас авч магадгүй би бас найз нөхдөд мэдээллийг өргөө те. Энэ аргалантад суманд бас энэ залуу ингээд сайхан стандартын дагуу тэрийг савлаж тий боогоод ингээд хэрэгцээтэй газар тунд түгээдэг юм байна. Магадгүй нөгөө түгээлтийн компани фондор дамжуулаад тий завгүй байгаа хүмүүс одоо юм захиалаад авдаг болсон байлээ шүү дээ тий. Тийм боломж байна уу? Тий байлгүй ах уу манайх энэ Steve Cutler range гээд за энэ нэрээ уцаага тий. За ийм шинэ брэнд үүсгэж явж байгаа юм. Энэ брэнд маань яах вэ гэхлээр бид нэр жилийн 4 өдрөл ер нь бол шинэ мах гаргана гэсэн үг. Тий. За тий энэ шинэ мах гаргана. Махны талын ойлголтыг бас манайхан бас сайн авах хэрэгтэй юм шиг байгаа маа. Шинэ мах гэдэг маань яг ямар мах юм бэ гэдэг. Тэгээ одоо энэ өвлийн үйлрэл гэдэг ч юм уу ерөөхдөө Улаанбаатар хот руу ч ерөөхдөө нөгөө шинэ нөөцийн мах л одоо гараад эхэлсэн бөө очтой нэлээд юм болж штэ. Нойтон мах айгаа хорчдөг байхгүй юу? Тий одоо энэ Улаанбаатар хот руу ч нойтон махаа урдна. Нойтон мах гэдэг маань шинэ мах гэсэн үг шүү. Тий. Тэнгүүтээ одоо юу гэдэг чинь намар одоо нөгөө дардсан хөлдөөцсөн тэр махнууд одоо зөөрний махнууд зах зээл рүү гарч эхэлдэг. Манайх бол зөөрний махыг бол гаргахыг хүсэхгүй байгаа. Бид нар шинэ мах. Жилийн 4 өдөр Улаанбаатар хотын хэрэглэгч та шинэ мах аммаараа нэхэн бол бидэнтэй холбогдоод бид нэр энэ сүргээсээ бэлтгээд ангилаад
Бараг зураг хөргийг харуулаа тий. Ямар хоол хүнс идсэнийг харуулаа тий. Бүр баталгаатай гарал үүсэл баталгаатай. Гарал үүсэл нь баталгаатай. Антибиотикийн үлдэгдэлгүй. Вау. Тий. Ийм чанартай бүтээгдэхүүнд нийлүүлнэ гэсэн үг. Ер нь бол тий. Одоо ингэж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд бид нар ч хөдөө гадаанаас ингээд одоо идж мич өвлөж боллоо, хүүтэрлээ. Ингээл тий. Босон болоогүй машин дээр ил болон задгаагаар ачаал уу цаваар боогоол нөгөөдгээр нь нөгөө бензин доо салиар гасгараад юу ч болоод байгаа. За ид ширлээгээл яадаг зарим нь амар үнэр танартай болцсон. Зарим нь нөгөө нар мар харж хөөрж тий ингээд янз бүр уруулд орцсон ингээд янз бүр л мах хэрэглээд байна яг бод амьдрал. Тэгэхэд та хэд мэн стандартын дагуу одоо юу гэдэг юм гуйных бол гуйных цул бол цул одоо юу гэдэг зорсон хэрсэн одоо тэр болгоны стейк юм англиад ч юм англиад тий том өндөр зэрэглээ ресторанууд байлаа гэхэд одоо ямар махын хэрэглэх юм тэр болгон ч тустай үнийн сонголтуудтай тийм л байгаа. Тэгээ нөгөө гоё уутлаа бакет лист ингээд сорол агаар магарын соруулаад ингээд яг стандартыг л одоо мөрдөж байгаа тийм баримтлал нь тэр болгоны шинэ баримтлж байгаа гэсэн үг. Тэгээд бас амжилт бүтээл дүүрэн байна. Тэгээд дөнгөж эхлээ явж байгаа гэхэд бас хэд хэдэн газруудаа хамтраа дэлгүүрүүдэд бас байнгын нийлүүлдэг болцсон байна. Дээрээс нь бас албан байгууллагууд цэцэрлэгүүд бас айгүй их сонирхож байна. Нөгөө хүүхдүүдэд эрүүл мэндийг цэцэрлэгүүд айгүй их сонирхож цэцэрлэгүүдэд бас нийлүүлэлт хийж байна. Тэгээд хувь хүмүүс бол мэдээж эрүүл махыг сонгоод захиалга зөндөөл өгч байна юм бол. Тэгээд юм чи өөрөө тэгээ чанартай бүтээгдэхүүн бол зах зээл өөрөө ингээд ойлгоод тий нэг байнгын хэрэглэгчд ингээд нэг авч үзсэн таалагдлаа үнэхээр одоо тэр хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань амт чимт болон бүхэл талаараа таалагдаад ирэхээр тэгэл одоо байнгын л авдаг л болно л тоо. Тэгээ хоёрдугаар гэх юм бол бидний чинь зарим хэрэглээд байгаа мах чинь даагдахгүй шүү дээ. Нөгөөх нь хідэн настай малын махын тий. Йоо одоо мен шүт муутай хэрэг өөрийгөө доош нийсэн болчих нь айгүй хэцүү тий. Нөгөө яаж ч залуу хүүхнүүд л одоо бид нар чинь бол ингээд хүссэн өсөөгөө эн чинь нас яваад ирэхээр чинь ингээд шүт муутчих юм. Тэгээд болж игэл зөөлөн мах хаана байна гэж ирэл хайхуудыг нэг мах авангууд нөгөөх нь даагдахгүй айгүй хэцүү. Гэтэл одоо эн чинь нөгөө нэмэлт хижээлөгчгөр чинь бас энэ бага насандаа одоо тий ингээд сайхан жингээ авчин ингээ мах нь хатуурж амжаагүй олон удаагийн нөгөө жил болгон товлол вакцин хортой хоргүй мэдхгүй вакцин хамрагдаагүй малын мах гэдэг чинь одоо зөөлөн эрүүл байхаар ч одоо тэрийг л хүн сонгоно шүү дээ. Тийм тэглэг яг хоо эн чинь ийм л юм байгаа юм л да. Манай зах зээл нийлүүлж байгаа нөхрүүд маань дандаа бяруу. Бяруу гэж байгаа. Тэгэхээр хүмүүс манай монголчуудын сэтгэхүйнд ял бяруу шүтлэнгийн багтал гаргаж байгаа юм л да. Одоо зарим бяруу зарим шүтлэн гэхлээр чинь залуу мах нь илүү зөөлхөн болоод ирж байна гэсэн үг. Тийм тэгээд дээрэс нь бид нөгөө нэг багаас нь энэ өхрүүдтэй өөрсдөө мэдж байгаа учраас түрүүний ярьдаг шиг те янз бүрийн элдв вакцин янз бүрийн одоо тарилга гэдэг зүйлийг тариаг өгсөн байхгүй юу ерөнхийдөө яг л эрүүлээрээ явж байгаа гэсэн үг. Тэрүүгээр бас онцлогтой. Баярлалаа сайхан байна. Тэгээд яг танаас бас олон сайхан одоо хөдөлмөрч залуучууд маань үлгэр дуурайл жишээ аваад магадгүй одоо бас тантай холбогдоод тий заавар зөвлөгөө авал та бас сайхан зөвлөл өгнө шүү дээ. Гэдэг шиг ээлжтэй. Ингээл Монгол орныхаа бас бүс нутгуудад говь хангаа тэгээ баруун зүүн аймагуудад бүгдээрээ л ингээл дорд орнол гоё чанартай цөөн тооны ашиг шим сайтай эрүүл одоо аж ахуй бүгдээрээ эрхлэе гэж одоо уриалгахад танд ажлын өндөр амжилтыг хүсье. Ингээ магадгүй манай нэвтрүүлгийн бас уламжлал байдгийн. Тэгээд таныг үзэж байгаа одоо оюутан ах уу цагийн найз нөхөд нутгийн уугуул суугуул нутгийн зам олон тэн цугаа хайр даав ээжтэй ч гэдэг юм уу те. Сайхан энэ контент нэвтрүүлэх гарах өдрийн чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлээч. За баярлалаа. Зорж ирээд энэ сайхан нэвтрүүлэг хийж гад баяртай байна. Тэгээд намайг таньдаг болон тэгээ манай банкийн хэрэглэгч нар, үйлчлүүлэгч нартаа бүгдэнд нь одоо аз жаргал сайхан бүхнийг өсөөрэй. Баярлалаа гэж хэлье да. За баярлалаа. За мэдлэгээ чинь бас айдууны хамтар үрдэн шүү дээ. Ингээ нэг аяа ярина. За тэгээ да. Тийм үү? Үгүй тоглосон. Тэгээд бас болж ш гэж бодлоо шүү дээ. Дууч өнө ажи дуулж одоо ойргоод ороод яг гоо. За тоглосон. За амжилт. За баярлалаа. За
Зя бол